Gin tonic уух дуртай юу? Gin tonic намайг уух дуртай. За, gin tonic уух соёл анх юунаас үүссэн бэ? Нэгт тансаг хүлээн авалт, хоёрт модоор хийсэн эмчилгээ, гуравт халдварт өвчнөөс хамгаалах зорилгоор, дөрөвт Английн хатан хааны уух дуртай зүйл байсан болохоор Английн хатан хааны дуртай. Аха. чи ерөөсөө найзаагаа дагд юм байна те. Тэ би бас яг тийш бодсон юм аа. Гор. Юу шатсан. Надаа имчилгээ гэж боддог. Гурдын сонгоо. Гурдын юу? Хин дайны үжсэн. Тэргүүдийн нэг зориг уурдахад шархын нэмжиж байгаа. Хоёрт нь зориг уурдахад аг өвчтэй грастай оруулжсэн шүү дээ. Баснаас. Та зориг оруулах гад хатуу юм ууржсэн тохиолдол байгаа юу? Баг штэ. Тэгж ланх зориг оруулжсэн. Та зориг орохын тулд gin уух шаардлагатай юу? Эсвэл зөв цаанаас зоригтой юу? Окей. Gin зориг орохын тулд намайг бодож та юу. Сайн мэдгүй л байна л да. Гэхдээ яг gin tonic-ийн gin-ийн өөрийнх нь бүтцэн бас тийм урамлын гаралтай тийм байгаа юм чинь модоор хийсэн эмчилгээ гэж бодож байна. Gin tonic уух соёл халдварт өвчнөөс хамгаалах зорилгоор анх үүссэн юм байна. Бифидер gin ууж ирсэн үү? Ер нь энэ асуулт биш үү? Сая уусаа. Сая ууснаа. Сая амтлагаа авснаа. Таадагцсан уу? Бифидер gin хаанаас гаралтай вэ? Харин Нэгт Франц, хоёрт Англи, гуравт Нидерланд, дөрөвт Итали. Fuck сая юу гэжтэй. Энэ брэнд хаас гардаг Gin Итали. За Итали. Нэгтэй Итали мэдгүй. Франц, Итали хоёрын нэгийг сонгоё. Арай буруу гэдэг нэ. Дахиад бодъё. Жохон ярилцж байгаа та хэл та. Улаан өгтэй байгаа сте. Улаан тэгэхээр юу ажиллах вэ? хятадын болоо зүгөө. Гүү. Европ зүг. Gin-ийг бол ер нь жохон англичууд уудаг. Англи юм. Англи яах вэ? За англи. Гэтэ би англи гэсэн гэж хэлээгүй шүү. Яг энэ бол та баяр үрий. За эхний асуултанд маш гоё. Шууд л хариуллаа шүү. Франц, Итали хоёулаа биш. Биш. За нөгөөх нь нөгөө хоёр нь Англи, Нидерланд. англи юу? Баяр үрий. Бифидер gin болохоор Лондонгийн номер 1 gin. Английн хамгийн алдартай gin. Англид очоод аль ч газар очсон бифидер gin-ийг мэддэг бифидер gin байдаг. Аль нь gin суурьтай коктейл вэ? Sex on the Beach, Long Island, Mojito, Negroni. Юу. Negroni байж болох. Грам биш ээ. Түл лонг айл. Монгол айданд байх уу? Мохито бас байж магадгүй. Мэдгүй би л Мохито. Муу юм. Эхнийх нь юу гэлээ? Чи найзаагаа дагаад яадаг шүү. Эхнийх нь юу гэлээ? Negroni. Негроны чигтэй амар их болсон гэсэн. Харин муу юм болоо. За негроны. За негроны. Одоо болохоор чи найзаагаа дааж байгаа юм уу? Чи их зөв сонголт хийлээ. Ягаад гэвэл Negroni gin суурьтай коктейл ахгүй юу? лонг айл гэж бодож байна. Монгол айданд мохито нэгрэнэ биш. За тэгвэл лонг айл. Хоёрын сонш болох юм уу те? Бэж Negroni муу штэ. Неграны муу юм уу? Муу надад итгэх зүгээр надад итгэх Negroni. Үгүй би яг Negroni ууж ирсэн маа. Тэгэхэд яг би бартендер нь харж ирсэн байхгүй юу? Negroni мөнтэй. Negroni мөн. Тэгээ би хэлсэн штэ. Negroni хамгийн гоё болгох юм бол бифидер gin шүү. За Negroni. мэдээж Negroni тий. Тийм Negroni. Сая тааснаа яг мэдээд ирсэн үү? Мэдсэн. За тэгэлгүй яах вэ? Баярлалаа. Өчиг сайн өнгөрөе. Оо. Баярлалаа. Өчиг сайн өнгөрөе. Gin tonic намайг уух дуртай.